Дархуул аймгийн оюуны ирээдүйн сургууль нь 2021 оноос эхлэн бүгд найрамдах Солонгос улсын Кванжу хотын Чосон их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд өвөл зуны боловсролын аялал, Солонгос хэлний 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд зуны болон өвлийн амралтын үеэр зохион байгуулсан Солонгос соёлын танилцуулга хөтөлбөрт Дархуул аймгийн дунд ахлах ангийн 200 гаруй сурагч хамрагджээ. 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрт зөвхөн оюуны ирээдүйн сургуулийн гэлтгүй бусад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдан суралцаж байна. Энэ нь бага зардлаар өндөр түвшинд солонгос хэл сурах боломж олгож буйгаараа онцлог. Өнөөдөр тос хөтөлбөрт амжилттай хамрагдсан сурагчдад Чосон их сургуулийн зүгээс гэрчлэгээ гартуулж байна. Өнөр хүүхдүүдтэй бас боломжийг олгохын тулд төгсөөд шууд хэлний бэлтгэлд явснаасаа Монголдо байхдаа хэлээ сураад очиод сурахыг болвол илүү хүүхдүүд маань амжилттай суралцах боломжийг нээж өгөөд мөн санхүүгийн хувьд бас хүүхдүүдтэй бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөд тэтгэлтэй сурахын тулд 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийг өнгөрсөн 2023 оноос 13 сурагчтай хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ энэ хөтөлбөрт оюуны ирээдүйн цэцлбэр сургуулийн өнгөрсөн жил 13 сурагч оролцоод амжилттай төгсөөд одоо Чосон их сургууль бүгдөө бакалавртаа сурч. Энэ жил 2024-өөс 25 оны хичээлийн жил болохоор Чосон их сургууль маань бол Дархуул аймгийн нийт 21 гаруй сурагчид маань одоо хамрагдаад байна. Энэ бол дархан эмпати сургууль, од зохицолбор, ШТС-ийн лицей, мөн Улаанбаатар хотоос ч гэсэн энэ хөтөлбөрт маань бол өргөнөөр хүүхдүүд оролцож байна. Тэгэхээр энэ хөтөлбөрт хүүхдүүд маань хамрагдсанаар 27 хоног Монголдо Солонгос болон Монгол багш нараар Солонгос хэлний сургалтад орлоод сая 50 мянган воны хөнгөлөлтөд сургалтын төлбөрөөр суралцаж байгаа. Ийм бас хүүхдүүдтэй бид нар боломжийг олгож өгч байгаамаа. Өнөөдөр болвол бид нар 2 дээр нэмэх 2 хөтөлбөр маань бол 27 хоног хөтөлбөр маань амжилттай хэрэгжээд Чосон их сургуулийн гадаад харилцааны албаны ажилтнууд маань өөрснөө хүрэлцээ ирж хүүхдүүдтэй сертификатыг гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа болж байна. Мөн энэ хүүхдүүд маань намрын хэлсэлтэндээ хэрхэн оролцох уу, визний материалыг хэрхэн бүрдүүлэх үү гэсэн мэдээллүүдийг биечлэн нэгийг харьцах нэг гэсэн мэдээлэл өгөхөөр одоо ингээд энэ үйл ажиллагаа явагдаж байна. Чосон их сургуулийн хамтран ажиллагч байгууллага болох Дархан Солонгос хэл соёлын төвийн дэмжлэгтэйгээр Дархуул аймгийн нийт 40 орчим сурагч бүгд найрамдах Солонгос улсын Чосон их сургуульд солонгос хэлний бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрт амжилттай суралцж байна. Магистраар сурах бодолтойгоор энэ сургуулийн 2 номер хөтөлбөрийг сонгож авч ирсэн байгаа. За давуу тал нь яагаад энэ сургалтыг ингээд хөтөлбөрийг сонгох гэсэн бэ гэхээр ерөнхийдөө энэ Монголдо 6 сар ингээд сураад хэлийнхаа мэдлэгийг авчаад Солонгост очоод сурвал давуу талтай байдаг. Яагаад гэвэл одоо тэнд очиж хэлний одоо мэдлэгээс гадна ингээд хэлний асуудлаас тулгархаас гадна илүү одоо ярилцах тийм ингэж хүмүүстэй солонгосоор ингэж ярьж унших тийм бичих тийм чадварыг ингэж эзэмшээд очвол илүү амархан байдаг. Одоогоор миний сонгох суралцахыг яаж байгаа мэрэгчлэл болохоор маркетингийн чиглэлээр сурах байгаа. Чосон их сургууль нь боловсрол соёлын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлж тогтвортой хөгжүүлэх зорилгоор эсэлтийн танилцуулга, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, визэнд ямар материал шаардлагатай зэрэг мэдээллийг